Баялаг бүтээгч нэвтрүүлгийн ээлжид дугаард Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан чиглэл компани үүсгэн байгуулагч Бумцэнд оролцлоо. Тэрээр 40 гаруй жил их орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж хөдөлмөрч хичээнгүй тууштай зан чанараараа баялаг бүтээгчтэй манлайлж буй шинэхэн гавьяат юм. Анх 1990 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн чиглэл компани 1996 оноос илүү өргөжин тэлж гал тооны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, үйлдвэрлэл худалдаа, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Хоол үйлдвэрлэлийн салбарыг 30 жил чиглүүлж буй чиглэл компани дараагийн зорилт монголчуудын ахуйн хэрэглээний нэг хэсэг болсон хуванцар савыг халах болжээ. Ингэснээр ард түмнийхээ эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Чиглэл брэнд Монгол хүмүүст зориулав. Сайн байцгаана үзэгчдээ. Намайг Хулан гэдэг. Би бол Хамуур брендийн үүсгэн байгуулагч, ерөнхий технологич байгаа. Өнөөдөр баялаг бүтээгч нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр оролцсондоо маш их баяртай байна. Би яг одоо чиглэл компанийн урд зогсож байна. Тэгээд үүсгэн байгуулагч Бумцэнд ахтай танилцахаар ирлээ. Надтай хамт чиглэл компанитай танилцгаая. Таньж сайн уу? Сайхан аварч байна уу? Сайхан аварч байна уу? Сайхан. Өнөөдөр баялаг бүтээгч нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр ирж байгаадаа маш ихээр баяртай байна. За баярлалаа. За ингээд хоёулаа эрхэм мөндөд нэрүндтэй баялаг бүтээгч нэвтрүүлгийг одоо хамтран зочин хөтлөгч хамтран оролцогчоор одоо ажиллах гэж байгаа төлөвлөгийг баяртай байна. Манай компани автом баярлалаа. За баярлалаа. Санацхан уу үзэгчтэй. Өнөөдрийн баялаг бүтээгч нэвтрүүлгээр Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бумцэнд ах маань оролцохоор болж байна. Бумцэнд ах маань болохоор чиглэл компаниг үүсгэн байгуулсан. Та бүхэн чиглэл компаниг бол сайн мэддэг. 33 жилийн түүхтэй. Гэхдээ тэр болгон бас үүсгэн байгуулагчийн талаар болон өнөөдрийг хүрсэн замналын талаар мэддэггүй учраас өнөөдөр ярилцъя. Компаниг үүсгэн байгуулна гэдэг бол цаасан дээр хэдий амархан харагддаг ч гэсэн маш их одоо хөдөлмөр орж цаана нь маш их бэрхшээлийг даван тулж идэг те. Тэгэхээр энэ бүх бэрхшээлийг даван туулахад танд хамгийн их одоо хүч өгдөг, зориг өгдөг одоо энэ 33 жилийн түүхэнд таны одоо хамгийн их ингээд дотроо одоо үүнийг хийхээр л ингээд зориг авдаг гэдэг юм юу байсан бэ? За баярлалаа. Ингээд өнөөдөр баялаг бүтээгч гэсэн ийм сайхан нэр хүндтэй нэвтрүүлэгт оролцож байгаадаа төлөөлөх баяртай байна. Би Өрөнгөө аймгийн Өлжит цөмийн нутаг Хуруулаг гэдэг газарт 1960 онд төрсөн. За Цэгмэд гэж айлын 7 дугаар хүү ууган хүү бол төрсөн. Тэгэхээр миний ээж намайг 49 дээр нь тэгээд 50 дээр гаргасан. Одоо бол бараг л байхгүй л байх л та юм. Тэгээд 10 төрөөд 10 хүүхэд нь бий байсан. Тэгээд өөрөө төрөөд өөрөө их барьж аваад өөрөө боогоо тавьдсан. Тийм гайхамшигтай ээжээс төрсөн. Ээж минь намайг 37 оны нас хүртэл өөцөөлж сургаж хүмүүжүүл халамжилж өдөр төрхтэй яваа гол суур хүмүүжлийг хөдөлмөрч зан чанарыг бол олгосон гэж ойлгож байна. Тэмэгсэн 68 онд Өрөнгөө аймгийн 10 жилийн сургуульд ороод 1976 онд худалдаа бэлтгэлийн яамны харьяа худалдааны техникумын тоног төхөөрөмжийн механик анги гэдгийг орж 3 жил сураад тэгээд ийм сайхан мэрэгчлээ үнсийн тоног төхөөрөмжийн засварчин механик мэрэгчлээ болоод 1979 онд төгссөн. Одоо нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засварын механик гэдэг мэрэгчлэлээр анх хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан. Тэгээд түүнээс хойш одоо үдээгүй 44 төгсөлтөнд тасралтгүй мэрэгчлэлээр ууггүй ажиллаж байна. Тэртээ одоо 33 жилийн өмнө чиглэл гэдэг нэртэй хоршоо байгуулж байхдаа
зөвхөн өөрийнхөө өсөл тэмүүлэл хөтлөгдөөл мэрэгжлийн дагуу ямар нэгэн хэлбэрээр хүн тустай юм хийл гэж анх байгуулж эхэлж ийсэн. Энэ хугацаанд бол их хэмжээтэй сайхан баяр үйл явдлууд, за шамтрах ямар үйл явдлууд бусад компаниудын ижил ингээл давалгаалал явж байсан. Тэгэхдээ хамгийн гол нь бид хий битээ гэсэн хүсэл зорилгонд тэмүүлж ирсэн учраас тэдгээс өдөө хүртэл амжилттай явж байсан бахаа гэж ойлгож байна. Үйлчлэлийн яамны арийн худалдааны тоног төхөөрөмжийн засвар зарлал чимээлийн газар гэж их сайхан газар байлаа. 403 хөтөө орон нутгийн адилчин албаа агчтай ийм сайхан байгууллага байсан. Энэ байгууллагт би одоо 83 онд ороод 91 он хүртэл ажилласан. За энд бол ажиллаж байхдаа үнэхээр одоо тэр тэнд ажиллаж байсан ахмадуудаас суралцсан сайхан инженер техникийн ажилтнаас суралцсан. Тэр байгууллагын хүчинд би ийм сайхан мэрэгчдийг үндсэндээ төгс эзэмссэн. Тоног төхөөрөмжийн монтаж угсралтыг хийдэг байсан, засвар үйлчлэгээ хийдэг байсан. Энэ суурин дээрээ чиглэл компани үүсгэн байгуулсан. Циркийн баруун талд 31-р байр гэж байгаа одоо. Номын сангийн хажууд тэнд 31-р байрны Бадвалд 90 онд анх Бадвалд хөрөх засаж чиглэл гэдэг хоршоо гэдэг нэртэй байгууллага одоо өнөөдрийн чиглэл компани суурийг тэнд тавьж байсан. Тэгэхэд бол одоо ийм хэмжээний компани болно гэж одоо бодож төсөөлж байсангүй. Тэгээд олон сайхан хүмүүс найз нөхдийн дэмжлэг туршлага ахмадуудын үгийг одоо маш сайн сонсдог байх хэрэгтэй. Ахмадын сургаал бол алтдаг байхгүй юу. Тэгээд бол мөнгө өгснөөс илүү орон зай мөнгө өгснөөс илүү сэтгэхүйд бол асрах өөрчлөлт оруулдаг. Тэгж ойлгож байна. Тэгэхээр одоо компани алсын хараа бол маш чухал байдаг. Тэгэхээр компани томрох тусам ийм урт удаан хугацаагаар уршин тогтнох тусам бас алсын хараа бол маш бат бөх болдог. Тэгэхээр та бүхний бас алсын харааг одоо та юу гэж тодорхойлдог вэ? Компани алсын хараа стратеги төлөвлөгөө гэж одоо алсын хараа гэдэг нь бол бас мэдрэмж. Өөрийнхөө компаниг ямар хэмжээнд яаж авч явах юм, аль цэгээс яаж хаашаа явах юм гэдэг алсын хараа бол үнэхээр чухал. Цаг үеийн нөхцөл байдал буюу бусад одоо үйл ажиллагаатай холбогдуулаад тухайн зах зээлийн ямар одоо сегментэнд яаж ажиллах вэ гэдгээ бол төлөвлөнө гэсэн үг. Тэгэхээр бид бол тодорхой хэмжээний заалмуудад зах зээлд ажилладаг ийм компани. Хүн соёл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн цогц шийдлийг нэг дураас гэсэн ийм боловч цаана дотор нь бол айгүй олон юм багтчих байгаа. Энэ дотор бол цогц гэдэг үгэнд айгүй олон үг багт. Тэгээд энэ утгаараа бол компани засаглалын хэлбэрийг аль болохоор одоо тасралтгүй сайжруулах ийм шаардлагатай байгаа. Манай зорилго дээр ч байгаа. Сайн засаглал өгөх экспортлогч компани болно гэдэг. Тэгээ бүтээгдэхүүн экспортод гаргахад тун орхон болж байна. Үнэхээр одоо бид амрах сул зогсох тийм орон зай бол манай компани ажилтны хувьд бол ер нь багтаа. Олон хүний ажилтуулна гэдэг бол өнөөдрийн хувьд хүн ажилтуулна гэдэг чинь бас хүнд асуудал. За ингээд манай компани яг үйлдвэрлэлийн нэг салбар дээр ирээд за манайх одоогоор 2 үйлдвэрлэл ажиллаж байгаа. За нэг нь амгалангийн туслах үйлдвэргээд нэг нь одоо энэ боловсруулалтаас сайжруулах одоо үйлдвэрлэл ийм үйлдвэр байгаа. За ингээд манай үйлдвэртэй танилцъя. За ингээд тийшээ манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцъя. Манай одоо гол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндсэн одоо процесс бол энэ төмөр нугалах, зүсэх, өнгөлөх, гаргах гэсэн ийм процессыг их явагддаг. Тэгээ гол одоо манай тоног төхөөрөмж бол одоо бидний ингээ хараа байж байгаа, хүмүүс ажиллаж байгаа нугалдаг машинууд байж байгаа. За энэ бол одоо манай амин чухал юм багж хэрэгслүүд. Тэгээд одоо ийшээ хэдүүлээ
үйлдвэрлэлээ хийж байгаа ерөнхий үйл ажиллагаанд танилцъя. За манай залуучууд энэ цахилгаан холболтын монтаж угшралтыг хийж дандаа эмэгтэй хүмүүс манайд бас тодорхой хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг. Айргны хөхөр хийж байгаа. Оо за. Энэ бас одоо бид чинь нэг синхрон савнд айргаа бүлээд байгаа шүү дээ. Үгүй одоо бүгдээрээ ингээд зөвлөдөггүй өсөө зөрөлтэй савнд айргаа бүлье. Та энэ хөхөрийг авсан байхад насан туршаа хийлээ. Хэдэн үед амжиг. Шинэ техник технологиг ашиглаж цэвэрхэн загвар дэцаан одоо авсан. Адны одоо орнуудаас утгааргүйгээр хийх гэж ингэж эрмэлзэж ажиллаж байгаа манайхан. Манайхан ингээд амжилтанд орцсон нэг хэсэг нь бол ингээд эсгүүрийн нэг хэсэг нь гагнуур хэлээд нөгөө хэсэг нь өнгөдгөө зүргэлт энтергээд хийгээд зарим туслах хэдэнгүүдээ ингээд хийгээ явждаг. Ерөнхийдөө бол яаж технологио сайжруулах вэ? Яаж хүний хөдөлгөөнийг хөнгөвчлөх вэ? Энэ чинь одоо хобби гэж сад чагаад авахгүй байж. Тийшээ ингээ явъя. Чиглэл брэнд Монгол хүмүүст зориулав. За амжилттай компани удирдахад бол бас гэр бүлийн дэмжлэг бол маш чухал бол байдаг. Тэгэхээр танай гэр бүлийн хувьд одоо ялангуяа бас охин нь компаниг одоо удирдахаар болж байгаа. Тэгэхээр тэр талаар та бас яриад өгөөч. За ер нь компани залгамж халаа гэдэг хамгийн чухал. Үйл ажиллагааг амжилттай явуулахад түүний ард талд гэр бүл үр хүүхдүүд нь бол тодорхой хэмжээний маш төвчээртэй дэмждэг тусалдаг байж энэ бол тодорхой хэмжээний амжилтын үнц нь бас тэнд байх. За компанийн хувьд бол бид ингээд тодорхой үйл ажиллагаа маань худалдаа борлуулалт үйл ажиллагаа. За тэгээд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гэдэг ингээд 20 гол цом болж явж байна. За манай охин уран зай явуулгын компани гүйцэтгэрлээ ажлыг хийж байгаа. Тэгээд импорт барааны худалдаа асуудлыг тэр чигээр хариуцж ажиллаж байна. За би хувьдаа бол үйлдвэрлэлийн гол үйл ажиллагаа ерөнхийд нь харж хандж байна. Тэгээ манай албадуудын дарга нь 7 албадын дарга нар байгаа. Энэ хүмүүс ерөнхийдөө аваа явж байна. Манай компани 33 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Улаанбаатар хотод 4 салбар дэлгүүртэй том жижиг барааны нийт 8 дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг. Улаанбаатарт хамгийн том үйл ажиллагаа явуулдаг нийтийн олонний тоног төхөөрөмжийн компани. 2012 оноос хойш тоогоочийн туслах хэрэгсэл болох аяг тавг, халбах сэрээ, хутаг, хариулын тавг, бандан зэрэг бараануудыг импортоор оруулж ирж худалдаалаад 12 дахь жилдээ болж байна. Одоо энэ жилээс хэрэгжлийнхаа сонголтыг илүү сайжруулах, чанартай тоног төхөөрөмж хэрэглүүлэхдээ удаан эдлгээтэй байх зүгээс Турк улсаас 10-аад үйлдвэртэй гэрээ хийгээд нэлээд олон тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэхээр бэлдсэн байгаа. Одоо ингээд үнэ маргаашгүй бараа манд буух гэж байгаа. Хөдөө орон нутгийнхаа хэрэглэгчдэд зориулж манай компани анх удаа Өвөрангай аймагт усны савныхаа үйлдвэрийг нээсэн байгаа. Цаашдаа ч гэсэн 21 аймгийнхаа томоохон худалдааны төвүүдээр усныхаа савыг борлуулахаар гэрээ контракт хийх ажил дээр төвлөрөөд явж байгаа. Тоног төхөөрөмжийн чанарыг илүү сайжруулж экспортод гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Оросын холбооны ус, Бүгд найрамдагчдад ард улс, Солонгос улсаас сургууль цэцэрлэгийн галтгоо, кофе шоп, ресторан, амралтын газар, гэр газруудыг чанартай тоног төхөөрөмжөөр хангахаар ажиллаж байна. 2005 онд намайг хотод сурдаг байхад хав манад дээр ирээд одоо үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг худалдаж авах гээд бид хоёр хоёулаа хамт явдаг гэсэн. Надад бол ингээ харахад би юу ч мэдэхгүй ингээл харахад баахан төмөрнүүд байдаг. Тэгээ за чи ямар ч гэсэн нэг ингээд хэлээд өг. Заримдаа болохоор манай тооны машина аваад дотгошоо орчдөг. Би ингээ үүдэнд нь сууж агаад орчуулах шаардлагатай юм гарч ирвэл хэлээд өгчдөг. Тэгэл явдаг гэсэн. Тэрнээс хойш ч одоо 2005 оноос хойш гэдэг чинь одоо 18 жил болсон юм шиг. Манлайлагч хүн гэдэг бол төрсөн л байд юм байна. Цаанаасаа хөдөлмөрч байдаг юм байна. Бүр тийм тууштай зан, үнэнч тэгээд энэ тусалчий, тэр нь тусалчий гэсэн сайхан сэтгэлтэй би ч тэр зангаас нас авсан болоо гэж боддог. Ажилтны гавьяатай Бомзан дах маань баялаг бүтээгдэхүүнийг дэмжих холбоог үүсгэн байгуулснаас хойш одоо бид сашгүй 10 жил
хамтарч ажиллаж байна. За энэ 10 жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчтэй бодлогын хүрээнд дэмжихийн тулд маш олон ажлуудыг хамтарч хийж ялаа. Өөрийнхөө үндсэн бизнесээс гадна энэ өөртөөгөө ижил төвчний болон дундад төвчний анх гарааны бизнес эхэлж байгаа. Бүр тэр байтугай бүр өрхийн бизнесийг эхэлж байгаа. Энэ баялаг бүтээгчид тусал дэмжих зорилгоор цаг зав гаргаж ажиллаж ирсэн. Мэдээж цар тахал ковидын үед хүнс болон хүнсний сав баглаа бодол хоорондоо салшгүй холбоотой гэдгийг бол Монголын ард түмэн бид бол ойлголоо. Яагаад гэх юм бол сав баглаа бодлогоос үйлдвэрлэл нь зогсож ирсэн. Үйлдвэрлэл нь зогсох дээр тулсан тийм ээ. Тийм учраас өдөр улсын хурлын 36 дахь тогтоол дээр хүнсний сав баглаа бодлын үйлдвэрлэлийг дэмжих гэдэг тусгайлсан юм заалт орж ирсэн байгаа. За монголчууд өнөөдөр эрүүл мэндэд хөрөнгө оруулж хуванцар сав суулганаас цацгалзах цаг болжээ. Бид 30 гаруй жил хуванцар сав суулга хэрэгжилж ирлээ. Тийм учраас чиглэл компани үйл ажиллагааг дэмжих шаардлагатай байгаамаа. Тэгэхээр та тэгээд ингээд сонсох нэ бүр ингээд багасаа л ээжийнхээ сургаалаар ингээд ер нь нэг тэр хөдөлмөрч зан чанараараа л урагшилсан байж тээ. Тэгэхээр энэ сайхан мэрэгжлээ эзэмшээ 44 жил болоод дөнгөж сая бас шинэхэн Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсон байна. Баяр хүргэе. Тэгээд энэ танд яг ямар сэтгэлийг төрүүлсэн бэ? Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэдэг эрх мөндөд цолыг бол манай өөрөнгөө нутгаас бол ийм цолыг авсан байдгүй юм л. Би нутагтаа ангийнхандаа дандаа анхдагч нь болсон. Нэгдүгээр аж үйлдвэрийн гэдэг утгаараа. Үнэхээр үйлдвэрлэгчтэй төр засаг үнэлдэг, баялаг бүтээгчтэй үнэлдэг болсон байна. Энэ дотор бол би бол тэрүүн хамгийн том шагналыг ерөнхийлөгчөөс гардаж авсандаа би туйлыг баяртай байгаа. За энд бол манай албаны тэргүүн манай ерөнхийлөгчийн үйлдвэрлэл үйлчлэгээний бодлогын зөвлөх даваа хоёр гэдэг хүний салшгүй дэмжих тусалцаа бол байсан. Тий таахгүй л нэг хавааг надад хэлжсэн. Цол тэмдэг авчаагаа гарчсан чинь манай албаныхан манай компанийн ингээд цугулдсан. Тэгсэн чинь баялаг бүтээгч дууган тавьсан чинь ингээд огшоол ингээд явсан чинь болмос одоо ч гэсэн гойсон гэж ингээд ойлжсэн санагдчих. Тэгээ энэ бол үнэхээр бахархууштай гоё өдөө баярын надад байсан. Тий. Нас яваад ихэд нулимс хэлдэг болдог. Тий. За ингээд ийм сайхан торгон агчныг бол бүгдээ манай хамт толго манай холбооныхан гайхалтай. Гоё тийм хэмжээнд тэмдэглэж хүлээж авсан. Тэгээ ер нь үнэхээр түүнээс хойш анх телевизэн лекцээр энэ сайхан гавьяатын тэмдэглэл зүгээд баярын нэлмэстэй тантай бас түүтгээ сууж байхад баяртай байна шүү дээ. Маш сайхан байна надад ч гэсэн. Гэтэ ямар ч талаас надад бол маш сайхан байна. Яг гэвэл ингээд нөгөө урт удаан хугацаагаар нэг юмдаа маш сайн байгаад тэрэндээ нөгөө эзэн байгаад ингээд хөдөлмөрлөө тууштай байгаад алсын хараатай байхаар ингээд болдгийм байна гэдгийг бас энэ нэвтрүүлгээр дамжуулаад маш олон хүмүүс харж байна. Тэгэхээр танд бас баяр хүргэе. Ягаад гэвэл ялцчихгүй энэ сайхан мэрэгчлийг эзэмшээд тэгэд эзэмшсэн мэрэгчлээ эзэн байгаад энэ олон жил 44 жил явсан гэдэг бол амаргүй зам байсан баг. Тэгэхээр ямар ч лсэн танд хувийнхаа зүгээсээ бас дахин баяр хүргье. За баярлалаа. Энд бол манай скурийн цех байна. Лазерын машинаар тухайн бүтээгдэхүүний завгад тохирсон скурүүдийг хийж байгаа. Яг зургийн дагуу энд ямар зураг оруулаад 50 тэрийг энэ машин үсээ гаргана. Тэр энд ингээд юу гэж бичмээр байна уу? Ямар болон тохой байна уу? Ингээд үсээ гаргацдаг. Тэгээд энийг бид аяачаа дараагийнхаа нуулах машинд оруулаад ингээд явуулж байгаа. Манай үйлдвэрлэлийн гол хамгийн чухал томьёолын бол энэ байна. Бид шинээр үйлдвэрлэх гэж байгаа 4 хаалгатай, 6 хаалгатай хөргүүртэй тийм ширээнүүд үйлдвэрлэх гэж байна. Үндсэндээ хөргүүр үйлдвэрлэх гэж байгаа. Тэгээ энэ томьёолын авчраад байршуулаад одоо яг туршилт тохируулга хийх гээд бэлтжээ байж байгаа. За энийг бол бид энэ ондоо багтаад энийг ингээд үйлдвэрлээд гаргана. За энэ бол үнэхээр бидний хувьд бас бахархалтай Монголд анхудаа хөргүүр үйлдвэрлэх гэж байна шүү дээ. Хөргөж үйлдвэрлэх гэж байна.
2023 оны 3 сарын 8-нд бид нэр одоо 8 өдрийн бүрэлдэхүүнтэй Хятад улсын Шандуу мужид очиж хөргөгч хөлдөөгчөөр нийтдээ бараг 20 гаруй үйлдвэрлэлээр танилцаа явсан. Энэ нь одоо юутай холбоотой гэхээр бид нар 23 онд бол шинээр хөргөгч хөлдөөгч, жигнүүр, гурил зурагч гэсэн бүтээгдэхүүнүүдийг хийх тэрэн дээрээ туршлах судалгаатай холбоотой ийм 8 өдрийн багийн бүрэлдэхүүнтэй явсан байгаа. Тэгээ одоо бол ерөнхийдөө зураг төслийн ажилдаа орсон байгаа. Тэгээд ер нь хөргөгч хөлдөөгч, жигнүүрийн маань тоног төхөөрөмжүүд ер нь буугаад эхэлсэн. Энэ зунаас бол үйлдвэрлэж эхэлнэ л гэж бодож байна. Одоо 2 дахь лазерын машиныг оруулаад ирсэн. Энэ одоо орж ирээд дөнгөж одоо буугаад 2 хонож байна. Тий одоо яг юу яах гал тохируулгыг хийх гал суурлуулах гал байж байна. Энэ сайхан илүү дэвшилт технологи бүх удирдлагын компьютерээр юугаар хийгдэж байгаа. Ийм сайхан төхөөрөмжтэй болоод одохгүй одоо дараагийн лазерын машин ашиглалтанд орлоо гэж гарна да. За манай компанийн хувьд бол одоо нийтдээ нэг 160 гаруй хүмүүс ажиллаж байна. За хөгжлийн бэрхшээлтэй нэг 13-20 хүмүүжигч нар 35 хүн байна. За бусд нь бол манай одоо өнцгөн ажилчид ингэж ажиллаж байгаа. Бүгдээрээ манай компани хамт олон баг болчихсон. Одоо манай хувьцааг өмсгөөд ажиллаа байна. Манайхаас ямар л одоо боломжит хамаарах үйл ажиллагаа байна. Тэрэнд оролцдог. Тэгээ ялгаа байхгүй тэд нар бүгдээрээ адилхан баялаг бүтээж байгаа. Бидний бол хамсалтай байгаа үед хорхон ингэж хүмүүжиж байгаа хүмүүсийг бид сургаад өөрийн одоо ажилчид болгоод авчихсан гэсэн үг үндсэндээ. Тэгээ тэр хүмүүс байна энэ хүмүүс хөдөлмөр бүтээл нь бол энгийн хүмүүсээс бараг илүү идэг. Анхаарал зөв төвлөрдөг. Дандаа сайхан залуучууд сураад жил ажиллахад бол 3 сар орох хугацаанаас хасагдана. За бид одоо яг өөрийнхөө ажилчтай адилхан хүүхдийн баяр шинэ жил мэлээ хүүхдүүдэнд бэлгээ өгнө. Өөрөө цалингаа авна. Тэгээд цалингаараа бол одоо хөрөлөө бүрдүүлэх юм эсвэл цалингаа гэртээ өгнө. Арга гэрийнхэнтэй нь уулзалтна. Тэгээд манайхаас одоо суллагдаад манай үйлдвэрт ажиллаж байгаа усуд байна. Ингээд энэ бол ингээд их чухал ийм үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгээд тэр хорхонгийн хувьд ч их ашигтай. Хүнээ хөдөлмөртэй болгох, хүнээ зөв хүмүүжүүлэх, орлоготой байлгах гэсэн хамтын хөдөлмөр байгаа. Энэ хөдөлмөр бол маш чухал гэж ойлгож байна. Чиглэл брэнд Монгол хүмүүст зориулав. Хэдийгээр эрхэн хязгаарлагдсан ч байсан үйл ажиллагаа нь бол хязгаарлагдаагүй шүү дээ. Тэгээд одоо тийм сайхан ажиллаад анхаарал нь төвлөрөөд ажиллаж байдаг. Тэр хүмүүстэй бол баярлууштай сайхан байдаг залуучууд байдаг. За бас энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал ч гэсэн бас адилхан бас л зөвхөн группийн мөнгөөр амьдарч байгаа. Тэгээ энэ хүмүүсийг боломжтой хөдөлмөрт нь оролцуулаад ингээд ажиллах урам зоригтой сайхан байдаг шүү дээ нөөсч. Тэгээд нүдэн гэрэлтэл танин туяарал явчих. Анх уулзахтаа ямар хүн байсан. Дараа нь ажлаа хийгээд ирэхээр шал өөр болсон гэдэг байхгүй. Хамт олонны нэгэн хэсэг байна гэдэг чинь маш том аз жаргал шүү дээ. За анх би гагнуурчиндээ туслахаар хүнээр заалгаж ялаа. 2-3 жил дагалдаж сурж ялаа. Одоо би шинэ залуучууд төгссөн шинэ оюутан болон хөдөө орон нутгаас ирсэн залуучуудад багшил зааварлж тэр хүмүүс мэрэгжилтэй болж байгаад нь би их баяртай байдаг. Би энэ компанид ажилд ороод одоо 3 жил болж байна. Тэгээд урд нь бол яг мэрэгжил тодорхой мэрэгжилгүй байсан. Энэ компанид ороод би мэрэгжлийн одоо засварчин гэдэг мэрэгжилтэй болоод тэгээд энэ мэрэгчлэрээ ажиллах боломж олгож байгаад энэ компанийнхаа хамт олонд маш их баярлж явдаг. Чадвартай засварчингуудыг бэлдэх тухай. Тэгээд бид өөрсдөө засварчтай байгаас гадна бусад одоо хэрэглэгч нараа өөрийнх нь хүмүүсийн бид сургаж өгөх тийм бодлого барьж байгаа. Хөдөө орон нутагт бол янз янз юм хийчдэг нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ нэг юм болохгүй тэрийг гоохос яг тэр хүнд тэр хүмүүст нь энэ хичээлийн цагаа сургаад өгчих юм бол аюулгүй ажиллагаа бүх юм гарч ирдэг. Ийм одоо шилжүүлэх. Тэгэл одоо ийм ажлууд хийгдэж байна да. Хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчин гэсэн мэргэжлэр сураад хооштой ажиллах хүсэл сонирхолтой залуучуудын өмнө бол бидний үе таалга нээлттэй байдаг. Энэ хүмүүсээ аваад бид нар чадамжийн гэрчлэгээ олгох сургалт зохион байгуулаад нийтдээ 23 хүнийг компани дээрээ мэргэжилтэд боловсруулчин болгоод одоо үргэлжлүүлээд ажиллаа явж байгаа ийм сайхан жишээнүүд бол байгаа. Урд нь бол за би чадахгүй юм чинь дээ аптек бахараад юм уу таслагч маслагч бариад ч юм уу юм хийн гэхэд юу н санаанд багтдаггүй эмгтээлгүй юм чинь тийм хийдгүү гээл өөртөө авих тэгж боддог гэсэн. Тэгэл орж ирээд хийхэд чаддсан байна, болох юм байна гэсэн айгүй урам зориг аваад сэтгэлээсээ бүгдөө ажиллая гэж явж байгаадаа баяртай байна.
дэнжил буюу баржилгаа хөдөлмөрийн аваргуудыг тэмдэглээд нэг өрөө байр нэг хүн, хоёр өрөө байр хоёр хүнд 100% ихний ээлжинд одоо чадан яаж хийж байгаа мөнгөний компани төлөөд тэгээ дараа нь тэрийн баг багаар нь ингээд цалингаас суудах гэж авах. Ийм одоо үйл ажиллагаа өгсөн гэж ажиллаж байна. Тэс тууштай ажиллаж байгаа хүмүүс ч одоо хотоохт орон сууцтай байвал тийш үү. тий нэг талаас олон гэрүүлийн хувьд бол хамгийн чухал юм тэр биш үү. Энийг бас ингээд бид бас оролдож хийж эхэлж байна. Тэгээ явандаа бол бид ингээд тасралтгүй жилээр ингээд нэг 2 орн шидэд тэгвэл бас болох уу гэж. Цар тахлын үед бол мэдээж үйлдвэрлэгч нарт бол маш хэцүү байсан. Ялангуяа хүнсний аюулгүй байдал, одоо цав баглаа бодлын аюулгүй байдлыг бод бид хэд одоо улам мэдэрсэн учраас та хэд дээр бол ямар боломжууд бас гарч ирсэн бэ? Ковидын үед бол туршлага байсангүй бүх улс орн дээр хүнд байдалд орлоо шүү дээ. Тэгээ яг энэ үед бол үнэхээр өөрсдөө үйлдвэрлэх юм байна. Хүн болгон үйлдвэрлэгч байх хэрэгтэй юм шиг гэдгийг л ойлгосон. Одоо тэгээд ингээ харахад бол өөрсдөө хийснийг л хэрэглэх хэрэгтэй. Өөрсдөө хийснийг л өмсөх хэрэгтэй. Идэх хэрэгтэй гэдгийг бол нэлээд сан одоо ойлгож авчихсан гэж бодож байна. Тийм ч учраас баялаг бүтээгч үйлдвэрлэгч нар үнэхээр бас тодорхой хэмжээний эмээ бүтээх гэдэг ингээд өөрөөсөө чаддаг ажил мэргэжлийн дагуу амжилттай ажиллаж байгаа нь үнэхээр бахархгүй шүү дээ. Боломжтой болвол яаж хийгээд боломжгүй байсан ч гэсэндээ яаж яагаад дотоодын худалдаа авалтыг хийх хэрэгтэй. Бид талхаа өөрсдөө, сүүгөө өөрсдөө бүгдийг нь хэрэгжилж байгаа. Тэгжил байж гэмн одоо хөгж. Чиглэл брэнд Монгол хүмүүрт зориулав. Монгол улсын ерөнхийлөгчөөс үндэсний хангамж аюулгүй байдал гээд 19 нэрлэн бүтээгдэхүүнийг хорондоо үйлдвэрлэдэг болъё гээд ийм одоо чухал хөтөлбөр дэвшүүлээд үндэсний үйлдвэрлэлүүдээр бол хангалттай орж танилцж юу хийж чаддгийг чадж байгаа үйлдвэрлэлүүдийг яа дэмжих юм, бодлогоор яаж хөгжүүлэх юм, эрх зүйн орчинд нь ямар өөрчлөлт болох юм, хууль эрх зүйн орчинд яах юм гэж манай компани дээр ч гэсэн бас хүрэлцэж ирсэн. За энэ нэрээ сав баглаа бодлыг чинь хүнсний үйлдвэрлэлээс тусдан салгаж үзэж болохгүй мэн шиг гэдгийг ойлгож байна. За манай хүнсний хувьсгалын үед ажиллагаанд өөрсдөө үйлдвэрлэж байгаа сав суулга, ман сав босоод одоо бүтээгдэхүүнээрээ бол амжилттай оролцсон. Өөрөөр хэлбэл чанартай хүнсийг хэрэглэгчд нь хүргэхэд зайлшгүй шаардлагатай юм нь сав баглаа бодол. Тэгээд сав суулганыхаа тухай бид ярьж байгаа. Энэ бүтээгдэхүүн хоолой сургууль цэцэрлэгийн галт одоо хүүхдийн өвдийн цай өвдийн хоол гэдэг энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Бид тэр хоолгонд хийдэг чандаг тогоо боловсруулдаг энэ сав суулганд нь импортын ч өөрсдөө үйлдвэрлэдэг ч чанар стандартын шаардлага хангасан сав суулгаар хангах хэрэгтэй. Өнөөдөр бид ингээ харахад төмөр сав гам сав харагдаж байгаа бол соронц наалдчихлээ бол одоо энэ бол одоо хэрэглээнд бол харахгүй сав юм байна л гэж. Арангаа аймгийн нэг хүн ярьсан байсан байна. Орт тавдар туссан гэдэг эмхтэй. Хонц савнд бол хогол хийх хэрэгтэй шүү гэж. Амар үг байгаа. Тэгэхээр энийг бол бас бодвоштой. Хүн тэгээд өөр дөр ингээд өвдөөд хүндрэлтэй асуудал болоход тэгэхээр ойлгодог болохоос биш. Бос үедээ бид ухамсараараа ойлгохгүй тал ус байна. За энэ би бас яг уншчихлаа л да хөхөөрийн ундаа аргийг хөх савнаас салгана гэд одоо та бас энэ савнуудынхаа онцлогийг нэг тайлбарлах өгөөч. За манай одоо гол хөрөө байгаа шүү дээ. Стандарт бас хумцар савнаас ингэж эрүүл мэндэд хөрөнгө оруулах гэж. Манай канистрын онцлог нь хөр гараа харуулад угааж болдог. Тэгэхээр нөгөө хумцар канистр ч юм бол зөвхөн зайлтал үүсгэх нь болохоос угаах боломжгүй. Энэ хүнсэн төтөнд өнгө анд өнөр оруулахгүй эрүүл мэнд талаас хөрөнгө оруулахтаа бол та харамсах зүйлгүй гэж. Ингэж одоо бас хэрэглэгчтэй бас энэ сайхан нэвтрүүлгээ дамжуулан бас хэлмээр байна. Хумцар савны хэрэглээ бол үнэхээр Монгол улсад бол дэндүү их бас стандарт бас хумцар сав гэж болно. За стандарт хумцар сав гэвэл бас байгаа л да. Хумцар сав болгон бас болохгүй байгаа биш. Тэгэхээр энэтэй уялдуулаад бид энэ одоо зэвэрдэггүй гангаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чирээсээ энэ гэр хоолны айл өрхний ондны усны сав, зөөрийн устдаа сургууль цэцэрлэг эмнэлгийн ондны усны савнууд. За энэ цаана одоо ингээд бидний одоо сүү цагаан эдэний сав бүгд хумцар савнд. За бүр айрыг бол бүр аюултай одоо химийн бод садгалж ясан савнд ингээд тээвэрлэгдэж, үйлдвэрлэгдэж хадгалагдаж. Хүн байгаа газар хоол ундны галтгоо хэрэглээ байгаа. За одоо нэг хоолны газар болол гэхэл цайгаа буцалж байгаа цагаа хумцар
шамгаар утгах чинь. За энэ бол бүр одоо аимшигтай. Хөгжлийн үйл ажиллагаа бол буцлах буюу халах процессыг бол маш их орны явагдав. 2015 оноос шинэ компанитай хамтарч ажиллаж байна. За маш олон рестораны галтгойг тохижуулж, ресторан, цайны газар, паб гэх мэт олон төрлийн галтгойг тохижуулсан байгаа. Тоогооч хүний мэргэжлийн тоогооч хүний хийх хамгийн чухал юм маань мэдээж одоо нэрж бүтээгдэхүүн те тоног төхөөрөмжүүдээс маш их хамааралтай. Чиглэлийн тоног төхөөрөмжүүдийг жижигч бай, томч бай тоног төхөөрөмжүүдийг нэг авцсан байхад за доороо ижил 10 жил толгоо өвтөхгүй байгаа. Өнөөдөр би бас та танилцуулах гээд ийм ахуйн те төмпөө авчихсан байгаа. Тийм. Ер нь бол одоо энэ хоёр яг адилхан хэрэглээтэй мөртлөө мэргэжлийн галтгооны хэрэгжилж байгаа нэрж нь болохоор нэм бактери үүсэхгүй. За давхар нөө хадгалалт явцтай бактери үүсэхгүйгээс гадна эрүүл аюулгүй байдал талдаа маш сайн гэж үздэг болохоор бид нэр зандаа энийг сонгодог байгаа. Хэрэглэгчийн хувьд бол үнэхээр одоо хэрэгцээтэй. За хүнцасаа яг хямдхан, тээвэрлэхэд амар дуу чимээгүй олон даваа талууд байна гэж байгаа. А тэгвэл цаана Монгол хүний одоо эрүүл мэнд ямар хувь байна вэ? Одоо тэр хартавдар гэдэг аимшигтай өвчнээ чинь дэлхийд бид тэргүүлж яах гэж ярьж байна. Тэгэхээр энэ чинь юутай холбоотой бол ерөөсөө бидний агарын бохирдол тэгээ энэ хонцос авны хэрэглээтэй салшгүй холбоотой байна гэж бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо мэргэжлийн одоо байгууллагууд бол дүгнж гисэн ямар хорт холбогдолтой юм байгаад тэгээд тоо баримтаар нь бүгд гаргав. Дэлхийн нийтэд бол ер нь бол хүнсний зориултын бас одоо ийм сабагла бодлыг хүнс хэрэгэлдэг тийм жишг бол ер нь манай Монгол улсаас бусад улсад бол баахгүй. За хөх савны хор холбогдлыг бол хүний эрүүл мэндэд маш хортой фталатууд, за дээрэс нь одоо формальдегид, за тэгээд хүний металлууд бол хүнсний бүтээгдэхүүн түүхийдэд бол шилжих тийм аюул эрсдэл бол байдаг. Халдвар төвчний их усүр болох магадaltaй учраас энэс бол зайшгүй сэргийлэх шаардлагатай байна. За энэний нэг гарц нь бол мэдээж бидний уламжлалт цаа баглаа бодол байна. Одоо айргны хөхүүр те зориултын тийм төмөр савыг бол маш их хэрэгэлдэг байсан 40 бетон гэх мэтчлэн. За тэрний альтернатив бол одоо энэ чиглэл компани маань бол үйлдвэрлээд яваад байгаа. За аймагуудад бол мэдээж банкудаар дамжуулж бас хөнгөлөлттэй нөхцлөөр бол олох ажлыг хийж байгаа. За энэ арга хэмжээнд бол өргөн идэвхтэй оролцсон бол та бүхний эрүүл мэнд за цаашлаад үр хөвгтөж эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болно гэж одоо мэргэжлийн хүний зүгээс хэлж байна. Эрүүл мэндийг бол өвдөхөөс өмнө бол хамгаалах хэрэгтэй болохоос өвдсөн хойно одоо эрүүжүүлнэ гэдэг бол одоогийн өнөөдөр бидний шатнаар явагдаж байгаа энэ буруу алдаатай буруу бодлого байхгүй. Тэгэхээр энд бол төр засагтай нийлээд хамтарч хийж энэ одоо хүнд асуудлыг хамтараа шийдэх болохоос нэг компани нэг аж ахуй нэгж энийг хийчих ажил биш. Тэгэхээр энэ дээр бас нэлээд тийм дөрвтэй өөрчлөлтүүдийг гаргаж ажиллах нь чухал гэж бодож байгаа. Тэгэхээр яг би бас нөгөө яг энэ байгаль дэлтэй гэдэг чиглэлээр ажилладаг болохоор маш олон хүмүүсээс нөгөө би яг хувь хүн талаасаа юу хийж болох юм бэ гэдэг асуултыг бол авдаг. Ядчил одоо гэр бүлийнхаа хэрэглээ гэтээ яг одоо энэ усны саваараа эхлэн гэдэг бол тухайн хүний хийж чадах маш том одоо байгаль дэлтэй зүйл учраас энийгээ бас айгүй сайн ойлгосоо ялангуяа одоо энэ нэвтрүүлгээр бас дамжуулаад ойлгоно гэж бол найдаж байна. Чиглэл брэнд Монгол хүмүүст зориулав. За ингээд манайх одоо жишээлбэл баялаг бүтээгч нэвтрүүлгээр 2 удаа орж ирсэн. Тэгээ хоёулангийн ингээ одоо бодохоор 2 өөр байршил дээр нэлээд ахицтай, нэлээд их юм хийцэн. Одоо тэгээ ингээ зочин хөтлөгчөөр орсон ч айгуу гоё юм. Дээрэс нь таны одоо бас түүхийг сонсоод яг үйлдвэртээ хурж ирээд ингээ харсан чинь үнэхээр юм бас бахархалтай байна. Тэгэхээр би бол одоо залуу үеийн үйлдвэрлэгч, та бол одоо бас хамаагүй туршлагатай үйлдвэрлэгч байна. Ер нь одоо таныхаар бол ер нь ямар дэмжлэг үйлдвэрлэгчнэрт хэрэгтэй байдаг юм те. Юу байвал яг үйлдвэрлэгчнэрт хамгийн хэрэгтэй тань санагддаг. Ер нь бол ямарваа нэгэн үйлчлэгээ явуулахад хамгийн гол нь тухайн хүн өөрийнхөө сонирхсон хийж чадах юмаа үйлдвэрлэх гэж зүтгэж мөрөөдөж ягаад төрөөс бол шаардлагатай бичиг баримтуудын чөдөр тушаа болохгүйгээр гаргаад өгчдөг. Хүмүүс сумаа бодгийн жижиг дундын зас зээлмэл авсан байх. Би бас жижиг дундууд жидүүгийн зээлээс авч үзээгүй. Хэд хэдэн удаа өгсөн боловч авч чадаагүй. Тэр бол нөгөө нэг жидүүгийн мөнгийг эрх мэдлэхээ хүмүүс авч ирсэн өөрөөсөө харьяал хамаарлаг компаниудаар авч хэрэгэлдэг. Бид ковид уртал эцэндээ очисон байсан юм бид нэг маскны үйлдвэртэй байхаар байсан шүү дээ. Тэгэхээр юу ч бүх юм маск юу ч байхгүй байсан шүү дээ. Одоо бол энэ
чухал мөнгө юу бол үйлдвэрлэгч нарт нь холбоот орон дамжуулаад за үнэхээр одоо тэр байгууллага энэ компани юу хийдгийг хийж чаддаг хүнд нь энийг өгнө гэсэн ийм бодлогыг яамнаас баримталж ажиллаж байна. За энэ нь үнэхээр бас чухал юм уу гэж байна. Хэрэгтэй хүнд очисон зээл бол тусмж бол багтахгүй. Заавал үр дүнгээ өгдөг байхгүй. Заавал үр дүнгээ өгнө. Тэгэхээр энэ дээр бол манай бол үйлдвэрлэгчдод мөнгө авангууд нь түүнийг аваад санхүүгийн юм уу банк санхүүгээр ор болон угаах тийм боломж байхгүй, тийм сэтгэлтэй ч хүн байхгүй. Тэгэхээр бол үйлдвэрлэгчтэй бол дэмжээ зоригтой зээлийг өгчмөр байна. Таад мөн мэдээж нийгмийн хариуцлагын өрөөнд маш их зүйл хийсэн байлээ. Тэр хийжсэн зүйлүүдээсээ дурдах юм бол бид 2015 онд компанийнхаа 25 жилийн агаар хаана ямар байдлаар хүмүүлэг ажил хийхийг судалгаа хийгээсэн чинь үнэхээр их насны галтгоо үнэхээр одоо хэцүү байсан. Монгол улсын өнцөг удам мөрөөс ирж байгаа хүүхэд эхчүүдийн хэмжилдэг байгаа газар нь тэр шүү дээ. Тэгэхээр тэр байгууллагын галтгоог бол бас тосол дэмжиж ингээд тоногдох нь бол бахархуу штэ байсан. Чин дараа нь бид нар 30 жилийнхаа ковид үед халуун судлалын үндэсний төвд 30 сая төгрөгийн сонголт хоол зөөдөг машиныг бас хандуулж ирсэн. Ковидээр одоо ажиллах гэж байгаа эмнэлгүүдийн галтгоонуудын тоног төхөөрөмжийг өдөржингүүгээр хурдтай өгсөж сурлуулж ирсэн. Энэ бас одоо эмнэлгийн байгууллагуудын галтгааг тоноглоно гэдэг бол бас буйны ажил. Би бас түрүү хэлжсэн дээ. Хоол ундтай тоног төхөөрөмж гэдэг бол буйны ажиллаа гэж. Тэгэхээр бол өнөөдөр ийм ажлуудыг хийжсэн. баялаг бүтээгч нэвтрүүлгийн брэнд асуулт бол байдаг шүү дээ. Яг баялаг бүтээгч гэж таны бодлоор юм бэ? Ямар юм бэ? Баялаг бүтээгч гэдэг бол өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг чухангуу сэтгэлээр зориулаад тэгээд эхийг бүтээхээр зориулан шийдсэн тэр гол хүнийг бол баялаг бүтээгч гэж би хэлнэ. Та баялаг бүтээгч, би баялаг бүтээгч. Энэ дотор байгаа бүх хүмүүс баялаг бүтээгч нар байна. Цаана өчнөө олон баялаг бүтээгчд байна. Тэр энэ баялаг бүтээгч нэр гоё нэр, брэнд нэр гоё болсон. Өнөөдөр төчийн хөтлөгчөөр оролцсонд бол маш ихээр баярлж байна. Ягаад гэвэл тантай болон танаа хамт олонтой та бүгдийн одоо хийж байгаа зүйлстэй танилцаад явж байхад бол би өөрөө үйлдвэрлэгч учраас маш ихээр бахархаад бас одоо та бүхний даван тулсан бүх бэрхшээлүүдийг дотроо ингээд төсөөлөөд одоо энэ хэмжээнд явж байгаа одоо хүртэл явж байгаад би бас айгүй их бахархаж байна. Тэгээд тантай бас танилцах боломж гараад таны бага наснаас ахуулаад өнөөдрийг хүртэл явсан тууштай замыг нь бол хараад ямар ч лээсэн өөртөө ч гэсэн залуу үйлдвэрлэгч нарт ч гэсэн тууштай байдал чухал шүү гэдгийг бас айгүй сайн ойлгож авлаа. Тэгэхээр танай хамт олон маш одоо хөдөлмөрлж байгааг харж гин, маш тууштай байгааг харж гин, та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд энэ ирчээрээ улам урагшлаад, улам ихийг хийж бүтээгээд өсөж мөрөөдсөн бүхэл зүйлтэй хүрнэ гэж одоо итгэж байна. Өнөөдрийг хамтдаа өнгөрүүлсэнд маш таатай байна. За баярлалаа. Үнэхээр одоо бас зочлон хөтлөгчөө бас Монголын нэг брэнд болсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ийм залуу үеийн удирдлагын төлөөлөлүүд хүрэлцэн ирээд манай үйлдвэрт одоо бидэнтэй хамт нөгөөдөр ажиллаж нэвтрүүлэг хамтарч бэлдлээ. Тэгээ одоо сайхан яриа өөр элен далангүй байлаа. Дараагийн баялаг бүтээгдэхүүн нэвтрүүлгээр орохдоо би тэгээ шийх амжилт гаргацсан. За би бол бүтээгдэхүүнийхээ гадагшаа гаргацсан байх хэрэгтэй гэж бодож байна. Та бас гадагшаа гаргацсан байлаа. тэрийг олон батцчихад ингийн батцчихын өрөөлөг Өзөөтэй сайхан өрөөлөг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Ерөөл Батуршгэ. Баярлалаа. Баялаг бүтээгчд төсөл маань бол маш амжилттай одоо 8 дахь жилдээ ороод явж байгаа. Маш олон үйлдвэрүүдийг бас олон нийтэд таниулж байгаа. Жижиг дунд үйлдвэрүүдийн хамгийн одоо хэцүү асуудал бас олон нийтэд одоо өөрсдийгөө таниулахтай бас одоо маркетингийн маш том бэрхшээлүүд бас байдаг учраас энэ нэвтрүүлгээр дамжуулаад олон нийт маань үйлдвэрүүдийн цаана ямар их одоо хүч хөдөлмөр ордгийг бас хардаг баха. Тийм учраас одоо энэ төслийг санаачлагч Даваа Баяр захиралтай бас баярлалаа гэж давшамжид хэлье. Бүх баялаг бүтээгчтэй
сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд нэвтрүүлэг үзэж байгаа та бүхэн маань жижиг дунд үйлдвэрүүдийн цаана ялангуяа ямар их одоо сэтгэл зүрх, ямар их хүсэл мөрөөдөл, ямар их үнцэн байгааг бас ойлгосон байлгүй гэж бодож байна. За баярлалаа. Баяртай.